эдэлсэн эрхийнхаа төлөө ял шийтгэл авсан хорон мөч бүрийн төлөө би энд даарж байгаа. Бид нэр энд даарж байгаа. Цэцэг сайхан гуйж байна. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. За тэгээ би энэ тайзан дээр гарч нэг л үг хэлэх гэж бас гарч ирлээ. Мэдээж хүний эрхийн тулгамдж байгаа олон асуудал Монголд байна. Яриул одоо маш их юм байна. Тэгэхээр ялангуяа одоо Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т Монгол улсын иргэн халдшгүй чөлөөтэй байх хэрэгтэй гэж заасан байдаг тийм ээ. За энэ халдшгүй байх гэдэг эрх нь яаж одоо харагдах юм бэ? Юун дээр харагдах вэ? Ялангуяа одоо тэр эрх зөрчигдөж байгаа гэдгийг би яаж үзэж байгаа вэ гэхээр сүүлийн 3 жилд Монгол улсад шүүхийн шийдвэргүйгээр нийт одоо эдийн хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан. Тэр нь одоо нэгдсэн үндэсний байгууллагын дур зоргоор баривчлан саатуулах ажлын хэсгийн дүгнэлт гэж өнгөрсөн оны 10 сард нэгдсэн үндэсний байгууллагаас хүмүүс ирээд 99% нь ямар ч тийм шүүхийн тогтоолгүйгээр баривчлах шаардлага байхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ бол энэ тоо статистик юу хэлж ийнэ вэ гэхээр бидний нөгөө үндсэн хууль заагдсан халдшгүй чөлөөтэй байх эрх гэдэгт бүр үнэхээр ноцтой зөрчиж байгаамаа. Тийм учраас бид нар ялангуяа энэ шүүхийн шийдвэргүй баривчлагдж байгаа энэ асуудал дээр маш анхааралтай ажиглах шаардах эрхтэй гэж би бол дүгнэж байгаа. За хамгийн сүүлд гэхэд за ерөнхийдөө одоо бидний олон нийтийн дуу хоолойг хүчтэй илэрхийлдэг хэвлэл мэдээллийн байгууллага иргэд хүмүүс маш их байгаа. Гэтэл за өмнөх эрдэнэ өнөр цэцэг гэл маш олон хүмүүсийг ингээл одоо өөрсдийнх нь үзэл бодлоо илэрхийлсэний төлөө баривчилж байгаа. За мэдээж асуудлууд бол байж болно. Хувь хүмүүст нь ямар нэгэн асуудлууд байж болно. Гэхдээ олон нийтийг ингэж тийм бас үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх энэ эрхэд бол маш ноцтой одоо халдаж байгаа асуудал гэж би үзэж байгаа.